логик аим сүүлд Eminem-тэй хамт хийлээ. Логик cheat code-ийг илүү гэж юу? Тэ. Миний хувьд. Миний хувьд бол Бэгийн энэ бол Бэгийн нуурыг нэлээд хүргэн бүр нэлээд амар хүрэх рэпер. 21 үү? 20-т. 21. 20 шүү дээ. Миний хувьд Meek Mill. Meek Mill чи Rick Ross-ыг өмнөвч тэгвэл. Гү. Meek Mill ямар? Үгүй. Meek Mill одоо юу гэмдэ жинхэнэ рэпер гэж явах байхгүй. Meek Mill A$AP Rocky-гийн өмнө гэж юу зүгээр. Тэ Tyler-ийн Tyler шүү дээ. Яагаад илүү хийсэн юм та. Үгүй mixtape гаргадаг рэп зөндөл байгаа шүү. Тэгээ mixtape-үүд нь сайн болдог юм байна шүү. За чи Meek Mill үү? 1943 flow эднээс яд мэдгүй хүмүүс нь сонсоорой тэгээ. Meek Mill шүү дээ. Meek Mill амар. Meek Mill сайн. За хоёрд бол Big Boy юу болсон. Big Boy. Өсө Outcast сайн байгаа шалтгаан зүгээр Андрега уудмаагүй шүү. Яг нэг Вэнэ болохгүй одоо орчин үеэр зүгээр тайлбарлаа хэлвэл бас оппозит гэхгүй юу. Оппозитын энэ хоёрыг чи айгүй ингэж хооронд нь ялгах хэцүү шүү дээ. Яг инэрл илүү гэхдээ маш жоох илүү контролоос. Яг тэрнтэй адилхан Big Boy зүгээр Андрег уудмаа хитрхий чадвартай болохоор л жоохон дараад. Тий. За миний 19 DLL Cool J явж ирж байна. Ladies Lover зүгээр амар тэхүү. DLL Cool J зүгээр smooth шүү дээ. Smooth as fuck навш гэж. Нилийн дээр үе рэпер мөртлөө тийм шинэлэг гоё гэдэг шүү дээ. Одоо гэтэл сонсон. Яг зөгцөөд яваад байдаг байхгүй. Хамгийн эхлээ нэг ингэж дүүрдэг байсан бол дараа нь ингээд бангрууд хийдэг байсан. Тийм ингээ өөрийгөө өөрчилж чаддаг тийм. Миний 19-т болох Лауранд хийл орж ирж байна. Эмэгтэй рэпүүд юм загалмайлсан эцэг энэ үдэ ч юугаа ярахтай. Fugees-ийг сонсоорой амар. Тэгээд соллогоо гаргасан цомгийн ч бас гоё юм. Дүү Hooligans гэдэг тийм цомог байдаг. Лауранд хийл бол угаасаа төгс эмэгтэй рэпер. Би тэрнгээрээ бол Missy Elliott, Nicki Minaj хоёрт бол маш том инфлюенс болсон болоо гэж боддог. Nicki Minaj-ыг хаа сүүл болоод байхад оруулах л гэж дээ. Харин TI дээр уртлаа явах явсан байна. За, чинийхээ дараа. Миний дараагийнх нь болохоор Big L. Чинийх дээр бол нэлээд дэвгүй шүү дээ. Big L ялч нөгөө нэг хуучны одоо Earl Sweatshirt, Kendrick юм уу гоё ингээд flow нь бүр амар nice тийм урсаж орчихгүйтэй цаана байн гутага ахуулдаг. Бүр амар лаг рэпер. Миний бодлоор яг рэп маунтнуудын нэг гэх юм уу та. Яг стандартыг зааж өгсөн рэпрүүдийн нэг гэж боддог миний бодлоор. Тэгээ хорроркорыг анх үүсгэсэн хүмүүсийн нэг бид ярих юм олонтой. За миний 18-нд бол Redman орж ирсэн. Redman-ыг яагаад оруулсан бэ гэхээр Redman бол бас яг анх гарч ирэхдээ бол 92 онд байна одоо. What гээд цомгоороо бол алж гарч ирчихсэн. Зүгээр. Одоо нэг тийм Jay-Z Nas эдрээс өмнө бол эн чинь бол амар амтан байсан байхгүй. Яг бодоод үзэнгүүт Redman байгаагүйсэн бол Eminem тэгж амарлаг бичихгүй байх байсан болоо. Тэгээд Redman өөрийг нь тийм inspire хийсэн хүн гэж би бодлоо. Тэгээд сайхан 7 оны өмнө билүү дээ нэг шинэ дугаар гарсан байсан. Тэгээд миний 17-т Big-ийн шүтээ болж иж байгаа. Drake болж иж байгаа. Boy Drake болж иж байгаа. Яалч юу Drake одоо хийдэг юм а хийцэн. Яг хоо мэдээж энэ дундаа хамгийн амар controversial rapper. Тэгээ артист гэдэг хүмүүс. Тийм. Хүмүүс артист гэх тустай өгөө өөрөө бичдэггүй гэх тустай. Гэхдээ зарим нь буруу ойлголттой байдаг. Тэгээд үгээ бол 100% ингээд өөрөө бичдэггүй ч гэсэн өөрөө ихэнх дуунуудынхаа үгийг бичдэг. Зарим дахилт махилт дээр л өөр хүнээр бичүүлдэг гэсэн тийм л яриа байдаг. Болохоос бүтэн дуунуудаа бол өөр хүмүүсээр бичүүлдэг шүү. Drake чинь болохоор Jay-Z-гээр яг бүх үгээ бичүүлээд тэрийгэд олчтой байсан байхгүй. Drake болохоор за Drake-ийг би өөр дээрээ гарахаар бүр их тодорхой. За миний 17-д болохоор Roots хамтлагийн лидер Black Thought байна. Чи энийг бас мартсан баг тий. Би ингээд бодонгууд за NW Wu-Tang гурав нь юу вэ гэвэл Roots гэж хэлсэн. Roots бол зүгээр шал өөр урсгал лидер тий. Амьд хөгжимтэй хипхоп хийдэг. Тэгээд хизээч муу цомог
муу дуу гаргана гэж байгаагүй. Одоо хүртэл Jimmy Fallon лөө. Тий. Тэрний арт тоглодог. Ер нь амар лаг ш. Blacktop тэгээд нэг тийм бас айгу underground. Тэгээд гой яг тийм гой амьд хөгжимтэй юу сонсгийг бол сонсоороо Blacktop-ыг бол Ер нь нэлийн underground ш. Амар тийм smooth. Би бол нэлийн сонсох дуртай Blacktop. Одоо Bootsig. За 16. Миний 16-т болохоор миний шүтээ, миний домог одоо энийг хаа J-Cole болж ирж байгаа. J-Cole яга 15-т оруулаагүй. Чи ихний 15-та. Одоо би дараагийн альбомыг илүүлээгээд байна л да. Дараагийн альбом гарч ирэнгүүт би шууд нэгт оруулах гэдэг. Йоо. Тийм аим тий. Тэгвэл J-Cole чинийхэр хипхоп юу авчирсан юм? J-Cole одоо бусад рэперүүд ингээл Gun Violence эсвэл юм тиймээ гэл. Одоо жишээлбэл наад захын Kendrick Lamar ингээд годомжинд ингээд яаж үссэн энэ тэрэгэл доонууд харагдаж шин. Тэрийг годомжинд өсөөгүй эсвэл хар биш хүмүүс яг бүтэн 100% ойлгож сонсдог байхгүй. Одоо J-Cole-ыг болохоор бүх юмыг ойлгочдөг байхгүй. Wet Dreams гэх тий. Ингээ зүгээр ингээ залуу боо яах удаа заднаа тайлж байгаа. Эсвэл ингээ нүүр бол моделс ч юм уу ингээ яаж хөөв охидоо яагаад тэрийг болсноо шийдсэн гээд бүр яг ингээ энгийн хүнтэй 100% ингээ ойлголцоо дуунууд гаргадаг. Тэр нь тэгээд яг сэтгэл зүрхэнд хүлж өгдөг гэх юм уу та. Одоо миний бодлоод J-Cole ингээ бүх дуунууд нэг юм хүн хүлж өгдөг байхгүй. Амар гоё. Одоо жишээлбэл Love Yours гэдэг тэр мөр бүр амар гоё шүү. Ингээл одоо нэг J-Cole бүр тийм одоо хөгжмөлөг биш жоохон ухаарлах хариулсан. Тэгсэн мөртлөө лирик сайтай, тэгсэн мөртлөө хүнд бүх юм байгаад байгаа гэж юу? Яг бүх юм байдаг рэпер байхгүй. Тэгсэн мөртлөө бүр тэгж амар Cash Money, Blink гэдэг юм тий. Анх бол тэгдэг байсан. Тэгээд яванд бол J-Cole илүү энгийн болсон тий. Яг өөрийгөө ойлгоход байгаа. Ерөнхийдөө бол бас одоо үеийнхэн бол J-Cole-ыг наасл гэдэг юм л дараачийн нас тий. Одоо ингээд storytelling гэднээс нь бүх юм л амар одоо муу тал байдгүй рэпер байхгүй J-Cole. Гэтэ амар хейтер гэдэг чинь юм байна. За миний 16-д бол Jay-Z орж ирж байна. Jay-Z. Зүгээр Wu-Tang-ыг би хамгийн агуу клан гэж хэлэх дуртай. Ягаад гэвэл Wu-Tang бол маш олон чадвартай рэперүүдийг яг ингээд багцлаад нийлүүлээд маш гайхалтай ажиллаж чаддаг. Арзаа бол яг рэпер биш продюсер тал дээр бол баг ихний 5 дугаарс байх хэвээр. Уусаа дагаа ярьж дээ. Jay-Z юу нэ гэхээр одоо зүгээр клик бүүмээс харьцуулах юм бол одоо нэг амжилтанд хүрсэн К гэх юм. Эсвэл номад ч юм уу. Би тэгж бодох дуртай. Яг дүр төрх нь байгаагүй ч гэсэн Jay-Z яг ганцаараа хийсэн цомгууд нь бас Raycon-оос тутгааргүй, Ghostface-с тутгааргүй. Тийм болохоор нэлээд дээгүүр орсон. Уусаа энэ үнтэй юу ч ярих вэ? За 15. Миний 15-д MF Doom орж ирж байгаа. Дүүмийг яг чи дүүмийг тэгж амар сонсдог юм. MF Doom байгаагүйсэн бол сүүл холболт рэпер тим сайн хийх байсан. MF Doom тэгээд бас хийгээл яваалаа гал та одоо хүртэл. Тэгээд анхандаа уусаа клуб биднээс нэг хөдлөлөө хийж байсан. Ер нь MF Doom амар ялангуяа тэр lyrical тал дээр бол MF Doom-ийн үгүй. MF Doom-ийн юу нэг шүү. Одоо нэг тийм бас нэг тийм дүр гаргаад ирчихсэн. Уусаа MF Doom гэдэг чинь дүр шүү дээ баг магтай. Цаана хэн байгаад байгаа нь бас нууцлаг. Тийм нөгөө нэг Fantastic Four нөгөө дүр үүдээс Доктор Doom, One Doom. Тэгвэл миний 15-т бол Raycon дараачийн Wu-Tang юм шүү. Wu-Tang. Тэгээ угаасаа амар. Raycon угаасаа бас лидер. За хоёр дахь нь угаасаа нэгт нь нэг юм байгаа. Тэгээд Raycon-ы стайл зөө. Тийм. Одоо нэг тийм десантрах уу те. Raycon-ы Only Built for Cuban Links гэх энэ цомог бол бүр амар ёо. Бараг Wu-Tang-ийн яг соло гаргасан цомгуудаас яг хоёрт орох нөхгүй. Мэдээж нэгт нь бол Wu-Tang-ийн өөрсдийн том цом. За, чиний миний 14-т Ghostface Killah орж иж байгаа. Raycon-ы араа. Ghostface бол бас юу байх вэ? Одоо угаасаа Wu-Tang-ийнхнаас хамгийн дээр орж иж байгаа. Ghostface Killah угаасаа маргаангүй номер 1 гэж юм. Тийм. Wu-Tang дотроо Ghostface-ийн бүх юмтай. Тэр хамгийн лаг үг өчтгөнч гээд бүр яригдсан байна. За миний 14-т бол LL Cool J, Lady Flower Boy орсон. Уусаа амар. LL Cool J байхгүйсэн бол би Drake-ийг юу дуулахыг бас сайн мэдэхгүй. Одоо бодонгоо. LL Cool J байхгүйсэн бол нөгөө нэг рэпрүүдэд октод татагддаг байх би. Тэгээд одоо одоогийн байгаа юунд бол бас амар нөлөөтэй гэж би бодсон л доо. Тийм бэктэй нэг тийм бас юм гоё кул ах гангстер шиг тийм.
гинж минж плейн тий. LL Cool J ялч амар. За. За миний 13-т хамгийн шилдэг эмэгтэй рэпер Lauryn Hill болж байна. Ер нь нэлээд дээгүүр орж ирж байгаа. Тэгээд ер нь эмэгтэй рэпер гэж яг юу байдаг вэ гэж угаас тодорхой гаргаад өгч. Дуулж чаддгийг бас харуулж байгаа. Давхар R&B Lauryn Hill бол бүх юмтай. Тэгээд бүр амарлаг тэгээд хамтлагаас солоч угаасаа амар сайн байна. Тэ? За миний 13-т бол Ghost Face орж ирж байгаа. За сая ярьцсан. За миний 12-т орж ирэх рэпер Бэгийн дургу хүргэж магадгүй. Кэни бус. Хэтрэт. Бүр нэлийн дээгүүр орж ирсэн байна. Snoop Dogg. Snoop Dogg. Тий. Snoop Double G. Snoop Dogg за. Яагаад J Cole-оос илүү байгаа юм тэгвэл чиний юу? Snoop Dogg одоо зүгээр ингээд өөр ингэсэн icon, хипхопын icon болсон байхгүй. Одоо хипхоп сонсдгүй хүн хүртэл Snoop Dogg-ыг мэддэг байхгүй. Яг нь мэднэ л дээ тийм. Одоо чи бодоод үзлээ Ghostface Killah-д мэдхгүй байхад Snoop Dogg-ыг бол зоолтоод мэдчихэдэг. Наад захын ингээд дуучин боол сонсдог хүн хүртэл Snoop Dogg-ыг хэн байдгийг мэднэ. Монголын мэх захихгүйтэй дуу байсан гэж. Үгүй Snoop Dogg бүр амар ихгүй одоо ингээд имиж зүгээр рэпер гэдэг имиж нь бүр тийчтэй бүр мангас амар том ихгүй. Мэдгүй надад зүгээр Snoop Dogg амар өөр ихтэй санагддаг. Яагаад гэж яг вебсайтыг төлөөлж байгаа 3 рэпер байдаг ихгүй одоо цагт. Ice Cube, Dr. Dre, Snoop Dogg. Тэнгүүд угаасаа Snoop Dogg-ыг амаргээ бодчихдаг байхгүй. Бас Dr. Dre хүмүүс амаргээ бодчихдаг. Ice Cube угаасаа юм ярилдахгүй. Ice Cube угаасаа миний 12-той. Snoop Dogg угаасаа одоо Chronic-ийг 16 дууны 13 дуун дээр нь хамталж олж ирэнгүүтээ 16 дуу 16-гийн Snoop Dogg гэсэн бохгүй. Тэнгүүтээ Doggy Style рэпер болгоцсон юм биш үү? Тий, Dr. Dre рэпер болгоцсон. Дээрээс нь Doggy Style гэдэг байна. За Snoop Dogg за Doggy Style-аас хойш за юу ийсэн? Doggy Style-аас хойш Drop It Like It's Hot амар олон рэперүүдтэй хамтарсан. Зүгээр дан single Black and Yellow. Харин тийм зүгээр So what we get drunk. Single хийгээ яваад байгаа. Тэгээд амар классик дуунууд гаргаж ирээд байгаа шүү. Хуучин үед Doggy Style гаргаж ирэнгүүт одоо шинэ үед Black and Yellow-ыг сонсч мэдгүй юм ба болтой Lakers-ийн дуугийг гаргаад ичлээ шүү дээ. Purple Yellow. Тийм биз дээ. Snoop Dogg. Young Wild and Free энэ бол классик хипхоп дуу ч бас тэгэл Wiz Khalifa л зүг явж байгаа шүү дээ. Тий. Тэгээд Wiz Khalifa гаргаж ирлээ. Өөр яах ёстой юм бэ энэ хүн? Wiz Khalifa гаргаад ирлээ шүү. Wiz Khalifa чинь чиний ихний тавьд байгаа болохоор Wiz Khalifa хипхопод видеог оруулаад ичлээ шүү. За чи бүр амар icon гэдэг утгаараа л яг icon гэдэг утгаараа би нэлээд дээгүүр гаргаж ирсэн. За болох юм да. За миний 12-т бол Ice Cube ба. Ice Cube-тэй угсаа юу ярих West Side-ийн бол хамгийн шилдэг одоо Tupac-ийн дараа орох рэпер гэх юм уу. Тэгээд NWA-гийн угсаа бурхнаас NWA угсаа алдартай болсон Ice Cube-ийн үгнээс хамааралтай. Ice Cube байгаагүйсэн бол NWA зүгээр л DJ гэдэг хамтлах байсан. Хамтлаг гэх юм уу юу гэх юм хамтлаг. Тэр Easy их ч од болох зүүн Ice Cube нэрээ шүү. Угсаа Easy-гийн үгийн биш ч гэдэг байсан юм Ice Cube. Тэгээд NWA-с гараад буцаад DC- гээд бүр алсан Ice Cube. Тэрнтэй NWA Ice Cube гараад угаасаа баг замуухай хэлчих трэш болсон угаасаа. Үнийг л хэлээ тий. Тэгээ Ice Cube ганцаараа соло гарч ирээд ямар амар альбом гаргаж ирсэн. Ихний 3 цамаг бол зүгээр шүү классик. Тэгээд дандаа ийм West Side-а барьдаг. Дээрээс нь гайхалтай жүжигч бас тий. Ялч амар. Бизнес тал дээр чинь бүх талаараа л амар рэпер. Манай Монголд Big Chill нэг иймэрхүү болоод байна да хачих шиг. Тэгээд сая West-өөс за миний 11-т Ice Cube. За миний Monster. 11-т болохоор энэ бол Rhyming өвөг эцэг Rakim орсон. Rakimыг би хамгийн ихэнд бодохдоо за эхний 5. За тэгээд бодож байгаа юм чинь гэл. За би ч Rakimыг тэгж амар сонсдог үлээ бол бодонгууд эхний 10 болчихж байгаа. Яалч нөгөө нэг Rhyming үүсгэсэн одоо ингэж явдгийг үүсгэсэн гэхээр тэнгүүд яг миний сонсох туртай 10 оны өмнө байхааргүй юм бэ л дээ. Rakimийн нөгөө нэг эхний тийм бас 2 цамаг бол амар классик нэг Paid in Full гэдэг. Энэ нэг weed татаад манарцсан байхтай тэр дуугаар үзсэн. Одоо хипхоп соёлыг нээсэнд л оруулж ирсэн бас нэг хүн л дээ. Тэгээ нэг тийм том гинж зүг яваад байсан. Тэгээд одоо сүүл холболтын бурханд ингэ шүү дээ. Уусаа рэпрүүд ярьх юм билээ. Rakim ингээд lyrical рэпрүүд энд байхад Rakim бүр дээр хөвж идэг. Тийм.
Раким яг л тийм. Тэгээд хувь хүний үзэл бодол юм л та. Тий. Одоо надаас өөр жишээ нь 90-ад онд өссөн хүн бол Ракимыг магадгүй эхний нэгт хоёрт хижээч магадгүй. Уусаа аимшигтай. За тэгвэл топ 10 руу орцгоё. Топ 10 руугаа чангаар орж ирээ. Миний 10-т Раким уу. За. Өөр миний саяны хэлсэн дээр нэг юм байна. Уусаа Раким одоо юу нэг хүтэй те. За миний 10-т бол подолкон дээр байгаа хүнийг би оруулсан л. Леженд заяа. Хүссэн үсээгүй энэ чи яг одоо нөгөө Стеф яг үн улаагүй ч гэсэн яг үн болчихгоо техний 10-т орж ирэхтэй адилхан трек яг ороод ирнэ. Трек 5 жилийн дараа ихний 5-т ч хийж магадгүй. Хийсэн битээс нэр. Яг 5 жилийн дараа бол тийм байж магадгүй. Яагаад гэвэл одоо 2020 он гарчлаа. Яг 10 онд бол биш вэ. 10 оныг чинь энэ нөхөр бараг л эзэгдсэн. Яг өдөр нөгөө нэг дүн дээр урд байгаа л та. Тэгээд классик цомгоо байна, классик микс тэп байна, legacy байна уу байна, label байна уу байна, хипхопд оруулсан үр нөлөө байна уу байна. Хипхоп ч одоо pop болох зүүн юм чинь нөхгүй. Тэгээд take-care цомгийг сонсоорой. Тэгэд ер нь бол миний хипхоп бүр номер 1 гэж урлаг бодох одоо шалтгаануудын нэг бол бас Drake. Яалчгүй миний хувьд бол legacy бүх юм дээр үүдэг. Одоо нэг чиний амьдралтай ч амар холбоотой байдаг байхгүй. Drake-ийн дуулдаг дуунууд нь яг миний амьдралтай амар төхөн байдаг. Одоо зүгээр энгийн клабд болж байгаа нөхцөл амар ойрхон байдаг ч гэх шиг. Тэгээ Drake дээр юм хийлгээд Drake-т яг хоёр талаа асуудлаас болоо би 17-т доогуур тавьсан байна. Үгүй үгээ өөрөө биш түүний яг цэвэр рэпер биш гэж юу? Drake controversial байхгүй. Ингээд одоо үгээ өөрөө бишдгүү ч гэсэн асуудал гараад ичээ, нэмэт юм асуудал гараад ичээ. Зарим дуунуудыг нь яадаг юм байгаа ингээд амар асуудалтай болчдөг. Тэгээд дараа нь болохоор hood credit гэсэн юм Drake 0. Hood credit гэж наа чи Торонтогийн одоо хипхопд ингээ hood credit гэдэг чи одоо нөгөө нэг одоо UKM-тэй одоо нэг тийм юм гудамжинд ингээд рэпрүүд яатсан байдаг. Зарим за гудамжны рэпрүүд угаастай Drake-ийг сонсдгоо байхгүй юм чинь амар soft мөн. Гэтэ Drake-ийг дагаад Канадаас гараад ирсэн дэр тоорой лэнэсмээс одоо Канадынхан амар хүч авч байгаа шээ. Legacy нь яг 5 жилийн дараа бүр амар томорно. Одоо нэг юм гараад одоо step шиддэг болгонгод шиддэг тоглогч гараад ирж байгаа шээ. Дуулдаг рэпрүүд Drake-ийн араас ингээд 1000-аараа гараад ирж байгаа. Drake бол угаасаа яг өөрийн гэсэн байр суурь олцсон. Яг ямар стайлаар явахаа мэдсэн. Угаасаа одоо попыг хипхоп болгоцсон хүн чинь Drake байхгүй. Дээрэс нь Beatles-ээс илүү Billboard-ийн амжилт гаргаж ийн бурхан минь ёо 507 хоног үлээ 307 хоног үлээ Billboard тийм баг одоо 10 жил тасалгүй ингэж явж байгаа юм байна. Тэгэд бодлоо зүгээр 10 жилийн дараа энэ чи Beatles одоо 50 жилийн дараа зүгээр домог шиг яриад Michael Jackson Drake яг тэгж яригдана. Drake бол амар ирээдүг нь харсан л та Drake дээр бол яг энэ одоо J. Cole Drake бол баг 15 оноос оруулахад нэг буруутахгүй л тийм. Одоо энэ хин Tyler Myler Drake бол яг энэ үенд ирсэн миний бодлоор. Яг шилдэгүүд баг 15 жил нь болчлоо. Одоо рэпт орж ирээд. Eminem угаасаа орж ирэл 6 жилийн дотор л ихний арга дээр яг тэр шиг. За чиний 9-т. За миний 9-т Lil Wayne болж ирж байгаа. Адилхан. Угаасаа punchline god. Угаасаа punchline god тэгээ. Lil Wayne авахгүйсэн бол Drake авахгүй. Тий. Тэгээд Drake-ийн бурхан тэнгэр нь Lil Wayne өөрөө. Тий. Drake аав. Тэгээд Eminem-тэй ганц дуун дээр нь Eminem-с тутахааргүй үгэлж чаддаг. Рэпрүүдийн нэг Lil Wayne. Lil Wayne өдөрт 2 дуу хийдэг. Billboard. Тэгээд сүүлийн 10 жилд ингээд Lil Wayne-ийг дөрөөс рэпрүүд гарч ирээд шүү дээ. Ингээд Lil гэж нэрлээл тийм шүү. Автотюнтэй шивээс мөвс яа. Автотюн яа. Мөнгөцөн тийм дредлоктай гараад гарч ирлээ. Сүмсэн янзлал. Бүх юм Lil Wayne-ээс хойш рэпрүүд хоолоод нэг чухал биш юм байна гэж ойлгоход ирсэн байхгүй. Lil Wayne ингээд хоолоондоо саа зоохгүй шууд punchline-аар зодоод ороод ирсэн бүр. Яалчгүй амар рэпер. Lil Wayne яг punchline мэдрэхийг хүсвэл 6 foot 7 foot гэх дууг сонсоорой. Зүгээр дуунд хийчихтэй ингээд 2 мөрөө ол punchline, 2 мөрөө ол punchline. Уусаа аимшигтай амар тэнэг амар рэпер. Нэг Тука Lil Wayne-ийг бас уусаа нэг God гэдэг нь бас юм учиртай байхгүй. Одоогийн хипхопыг чи гаргаад ирсэн нь Lil Wayne. Game changer. Наад захын Drake гаргаад ишилж та одоо топ 10-таа явж байгаа рэпер гаргаад ишилж. Юу гэсэн үг юм бэ те? За 8-т чаа. За миний 8-т Kanye West. Оо яг адилхан шүү. Миний 8-д бас Kanye West шүү дээ. Kanye West яалчгүй дээгүр бол н оруулмаар байсан ч гэсэн чадсангүй л дээ. Нэг зарим дуунууд амар pop байгаад идэг.
Kanye West Drake-с бол илүү. тий. Kanye West-ийг одоо яг MC цэвэр MC гэж бол хэлэхгүй. Гэхдээ хипхопод одоо инфлюенс нь бүр аимшигтай ороод ирсэн. Одоо хүний хоолойг ингээ инструментал болгож ашигласан хамгийн анхны рэпер байхгүй юу? Нөгөө нэг college drop out дээр л угаасаа тэгсэн. Тэгээд анханасаа угаасаа college drop out эхний 3-4 альбом тийчгтэр классик болсон альбомууд шүү дээ. Өө тэр юу Yeezus хүртэл классик шүү дээ. Yeezus классик аахгүй яг наадхан дээр чи зарим хүмүүс маргалтаад харин тийм Yeezus хүмүүс ойлгодог аахгүй нэг. Kanye бүр ингээ шал өөр юм гаргаж ирсэн. За Watch the Throne дээр trap гаргаад ирлээ нэг. Юу гаргаад ирлээ. Тэнгүүд Yeezus дээр бүр шал өөр юм электро роктэй юм тийм. Магадгүй 10 жилийн дараа энэ зам классик гэж хүлээн зөвшөөрөгдөх байх. Тэгвэл Kanye-с таартай. Kanye West ерөнхийлөгч болно гэж. Kanye West-ийн үг нь л авах юмгүй. Авах юмгүй цаашийн нөгөө яг энэ ихний 10-т байгаа хүмүүс дундаа бол Kanye West-ийн үгэн зүгээс тийс доор гацаас доор явж байгаа байхгүй. Гэхдээ producing team одоо нөгөө хөгжмийг ингээ өөрчилж мэдрэх нь бүр ингээд god level байгаа. Тий. Kanye West 50-аас чадвар нь бол 8 нэг. За 7-д миний 7-тоо Kendrick Lamar. Kendrick яагаад техний 5-д оруулсангүй? Яагаад гэвэл Kendrick Lamar одоо ид үедээ явж байгаа юм. Цаг нь болоогүй. Одоо би яг наад шалтгаанаар ч юм 6-д оролцсон байгаа. Цаг нь арай болоогүй. Гэхдээ яг Kendrick Lamar-ын карьер нь дуусгаад угаасаа одоо рэпийн номер 1 болчихно гэж би л хараад байгаа. Ингээ JCB-гийн нүсэс дээр магадгүй нэгт ороод ич магадгүй гэж би хараад байгаа. Өөр шинэ рэпрүүдээс тийм юм ажиглахдахгүй байгаа ч гэсэн одоо Kendrick Lamar-ыг би бодоод байгаа. Одоо яг номер 1 болоод гараад ичнэ. Залуу байгаа шүү дээ одоо. Одоо дахиад нэг альбом гаргаж байгаа. Тэрний араас дахиад хэдэн ч альбом гаргахаа. Одоо баг гаргасан альбом болгоно классик болж байна. Юу гэсэн үг юм бэ? Good Kid, Mad City хамгийн ихний нөө Section 80 хүртэл классик шүү дээ. Тэгээд Pimp Butterfly бол түрүү 10-ны шилдэг 10-аас 2-т орох. Нэгт нь бол Kanye шүү дээ. Тэгээд Kendrick Lamar-ын нэг гоё юм яг нөө хипхоптоо үнэнч бий чадсан. Ингээд бусад рэпрүүд арай жоохон өөр урсгал ингээд хипхопоос жоохон хазаачаад тахт бол Kendrick Lamar яг 100% хипхоптой байж чадсан байхгүй. Тэгээд хипхопыг ингээд шинжлээ яваад байгаа тий. Бүр ингээд шин төвшөнд аваачаа яваад байгаа. Одоо рок элементтэй оруулсан хипхоп замаа гаргана гэсэн байлээ Kendrick Lamar. Тэрийг хүлээж ин тий. Тэрийг хэрвээ сонсоод яах юм бол Kendrick Lamar шууд ихний тав. Тий. Kendrick Lamar одоо бүх юм л гаргаад ирлээ шүү дээ. За миний 7-д болохоор Андре 3000 орсон байна. Андре 3000 бол хамгийн чадварлаг рэпер. Төрлийн юм хийж чаддаг. Дуулдаг, уянгалдаг, рэплдэг, утга гураа юм бичдэг. Толгой холболтоос тий, толгой аимшигтэй. Wordplay-д нүс амар ч тэр Aquaman аяг дуугийн яг тэр мөрийг сонсох юм бол зүгээр сүүлийн 3 үг нь бүр тасралтгүй ингээ явцсан байгаа байхгүй бүр амар. Андре 3000 одоо Андре 3000 гүйсэн бол Kendrick Lamar баг байх уугүй юу гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Хамгийн гоё нь Андре 3000 ерөөсөө тийм муу уран бүтээл хийж байгаа. Яг ингээ prime үедээ ингээ болцсон гэх юм уу. Зөв одоо нэг ганц хоёр фичер хийгээл яваад байгаа л та. Андре 3000 одоо юу гэмтэй одоо Андре 3000-ын гаргасан дуу болгоо ингээ хипхопыг шин төвшөнд аваачиж өгч байсан баг. Хамгийн аимшигтэй. Хамгийн анх soft music гэж гаргаад тэнгууд жоохон юм стип болол тэнгууд lyric-аар зодолтой. Сүүл рүүгээ тэгээ бас pop болох замналыг Андре 3000 тавьсан. Тэгээ Андре 3000 яалчгүй одоо хипхопыг бүр амар түлхэж өгсөн рэпрүүдийн нэг. Тэгээ дээрэс нь заавал нэг хипхопод ихэр ингээл дүүрэг ингээл нэг тийм юм байхгүй Андре 3000 хүснээ өмсдөг. Яг нэг Nirvana-гийн хин шиг. Kurt Cobain шиг. Андре 3000 бол аимшигтай. Тэгээд 6-ад нь миний 6-ад сайн Андре 3000. Миний 6-ад болохоор Kendrick Lamar. Сая ярьсан тий. Би Kendrick-ийг яагаад илүү ихээр Kendrick-ийн prime үе яаж байгаа. Андре 3000 шиг prime үедээ зогсохгүй байх гэж. Тийм болохоор тий яг хөө ирээдүг зүгэн чаруул Kendrick Lamar мэдэн ш тэр гарч ирнэ тий. За 5-т наас орж иж байгаа. Найс уу. Хипхопын бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийг гаргасан, бүх цаг үеийн шилдэг перформер, бүх цаг үеийн хамгийн агуу дистэй залууг. Гэхдээ Насын одоо Illmatic-аас бус альбом нь ингээ цаг хэрэгжсэн илүү муудаад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Хоёр дахь цомог сайн. Гэхдээ ер нь ингээд цомог болгоно нэг өмнөхөө гүйцхэргүй болж гарч ирээд байгаа юм. Тий. Гэтэ яг дундуур нь нэг ганц хоёр айгүй муу цомог байдаг л та одоо нэг ямар хипхоп стэйд тэгээд Nostradamus гэдэг тэр цомгийн талаар яриад чирэг. Тэгээд яг нь Насын угаасаа эхний 5
одоо олж хийж байгаа болохоор чөмжилж байгаа болохоос яг угаасаа бурхан штий хипхопын тий. Одоо юу юм те. Одоо яг рэпер яг ямар байх ёстой юм гэдгийг үзүүлсэн л рэпер байхгүй юу? За миний тавд болохоор Tupac орж ирсэн. Tupac Icon. Icon гэдэг утгаараа би бол Kendrick Lamar-ын дээр угс Kendrick Lamar Tupac-аас ингэж авч inspire хийж авдаг. Тэгээд яагаад яг тавд орсон бэ гэхээр Icon хэдийж энэ нэг Tupac яг одоо дискографигаар нь бодоод үзэх юм бол сүүлийн 3 цомгийн сайн эхний 2 цомог бол бүр тийм классик гэхээргүй. Тэгээд Tupac-ийн яг үзэл санаа нь гоё гэдэг болохоос яг тийм мелодик талдаа хөгжим хийх талдаа биеэс муу, насаас муу надад л тэгж санаа. Яг хөгжим хийх талдаа бол тийм. Гэхдээ классик хөгжмүүд бол зөндөө байгаа шүү дээ, байгаа л та. Одоо Калифорниа руу Mama. Гэхдээ би Pac-ийг бол насаас илүү гэж бол хэлж чадахгүй. Би бол яг одоо Америк хар хүмүүс Америкт байгаа харуудын одоо амьдралд амар том хувь нэмэр оруулсан. Одоо рэпер ингээд хүний бодит амьдралд амар хувь нэмэр оруулах нь амар хоорохгүй. Пак харин тэгж чадсан бохгүй. Бүр ялангуяа ингээд хар хүн Пакийн дуунуудыг сонсох юм бол баг ойлдох тийм. Одоо тэгэл Brenda Gatto би яг тэгж чадах рэпрүүд хоорохгүй яг ингээд сэтгэл зүрхээрээ ингээд Пакийн дууг сонсдог гэх юм уу одоо яг үнэнчээр ойлгодог хүмүүс нь яг тэгдэг. Та нарын мэдих Tag Life бол гаргаж ирсэн. Тэгээд үнэхээр гангстер рэпер байсан. Icon ялч бай. Чиний дөрөвний дөрөвт Eminem очиж байгаа. Eminem одоо нас ингээд яг л рэпер ямар байх хэвээр тэр харуулсан гэсэн шүү дээ тийм. Eminem болохоор шин төвшөнд аваачсан байхгүй тийм. Одоо lyrical тал дээрээ зүгээр бурхан болцсон шүү дээ одоо бурханлаг бит болцсон шүү дээ угаасаа рэп гочгээ гаргачлаа угаасаа Eminem эд үе дээрээ goat гээд дуу гаргаж ийсэн сүүлийн хэдэн цомгийг ч тоцууллаа сүүлийн хэдэн цомог дээр ярих юм байна ингээд сайн өглөөд байгаа юм шиг сонсогдож байгаа хэлж байгаа юм байхгүй ингээд зүгээр ингээд шинэ байхгүй юу одоо мессеж байхгүй байхгүй хаалтна ингээд зүгээр шинэ рэпрүүдийг муулсан ингээд өмнөх альбомыг нь муу гэж хүмүүс шүмжилснийх тухай л ингээд цомог гаргаад байгаа. Камиказичуд зүгээр л тийм шүү дээ. Шинэ рэпрүүдийг хийсэлсэн. Өмнөх альбомыг нь муулсан хүмүүст гомдлсон л тийм л альбом болж ирсэн. Lyrical тал дээр угаасаа бүх альбом л амар л та. Тэгээд Eminem одоо юу ярих вэ тийм цагаан алуурчин шүү дээ. За миний дөрөвт болохоор Tupac-тэй бол үргэлж нэр нь холбоотой гэдэг Biggie орж ирсэн. Biggie яг хийх үе дээрээ байхгүй болсон. Байхгүй болчих жоох үү байхгүй болсон. Biggie Pac хоёр яг хийх үе дээрээ яг байхгүй болоод тэнгүүд тэрнээс хойш аягүй эргэлзээд байхгүй. Зүгээр legacy үлдчихэж байгаа байхгүй. Тэгэд энэ хоёрын би яг урд байх хэрэгтэй угсаа нөгөө 3 рэп нь бас баг ойлгомжтой байх. Ягаад Biggie Pac-аас илүү гэх шалтгаан нь болохоор Biggie бол илүү флоутэй. Biggie-ийн delivery илүү байсан. Яг нэг Pac илүү сайн дүрээр гараад ирсэн бол Biggie тэр муудлын дүр болсон болохоор хүмүүс тэгж заримд нь хүрч чадаагүй. Тэгээд хөгжим сонсоход хүртэл амар гоё идэг. Одоо хүртэл Hebden Ties хэднүүсийг сонсохоор амар гоё идэг шүү дээ. Juicy Moose гээл те. Biggie тэгээд юу шиг шүү дээ. Хипхоптаа бол Magic Johnson шиг. Санагдаад идэв надад зүгээр. Тэгээд яг ингэж байхгүй болсон те. Тэгээд хэрвээ амьд байсан бол номер 1-т байх байсан. Яг амьд за яд ч нэг дахиад 5 жилийн турш хөгжим гаргацсан байсан бол ингээ дээр ороод ирсэн байх байсан. Ялч юу. За 3-т чаа. Миний 3-т Tupac болж ирж байгаа. Яг сая ярьсан шүү дээ яагаад вэ гэдэг. Миний 3-т болохоор Eminem орж ирж байгаа. Eminem миний бол хамгийн дуртай рэпер. Үсээ Eminem-ийг сонсож өссөн. Өсөж соринсон. Тийм одоо энэ Shady гэдэг нэрийг хүртэл Eminem-ээс авсан. Яагаад орсон бэ гэхээр одоо Pac-ийн хоёроос илүү вэ гэхээр Eminem яг хийдгээ хийгээл Eminem зүгээр яг энэ хоёртой адилхан хугацаанд ягаад нас орцсон байсан болвол бас энэ хоёрын дээр яригдах байсан бахлаа гэсэн. Тийм магадгүй тий. Яагаад гэвэл одоо цагаан ярьстай хүмүүсийг бас рэпт оруулаад интернэшнл болгосон Eminem байхгүй юу. Яг хипхоп зөвхөн хараа ярьснууд зөвхөн Америкт ингэ яваад байсан бол Eminem дэлхийд даяар Азууд одоо бүх ингэ те одоо юм зүгээр нүдний шилтэй хүмүүсийг за Америк гэдэг тийм хүмүүс хүртэл хипхопд орж ирэхэд бол Eminem зөвхөн
Тэгээд Eminem хамтрал болгон дээр нөгөө рэпер алдаг харамсалтай байна. Eminem-тэй хамтрахыг хүсвэл жоохон болгоомжилж хамтардаг. Тэгээд Lil Wayne, Royce the 5'9", Jay-Z гурвал биш бол ер нь хамтраад хэрэггүй л дээ. За Jay-Z ч нэг баг илүү гараагүй дээ. Renegade дээр л алуулсан да. Уусаад ганц л хамтарсан байна. Тий. За хоёрт ч юм. Миний хоёрт Big болж ичээ. Чи би яагаад хоёр? Яагаад гэвэл одоо Tupac Big хоёрын нөгөө нэг эрт нас орцсон нэлээд нөлөөлж байгаа байх л та. Одоо цаашлаад ямар өрөө бүтээл гаргаж ирсэн. Тэгээд Big-ийн одоо нэг юм Big-ийн альбомнуудыг энэ хүмүүс амар дутуу үнэлдэг юм шиг надад санагдав. Ингээд гişнээ классик гэдээ яриад авчихсан бүр хүмүүс тэгж амар магтж ярьдаг байхгүй. Миний бодлоор Big-ийн альбомуудыг амар магтах хэрэгтэй. Яа тэгвэл Ready to Die тэр нэг өглөө зүгэнсэн те тэр бодлоо мөртлөө бүр амар тийм одоо lyrical талтай зүгээр хипхопыг бүшлээд ингээ амар болгоцсон байхгүй. Одоо тэр Bone Thugs эднүстэй хамтарч байгаад хүртэл ингээд өөрийнхөө lyric өөрийнхөө flow рууш Bone Thugs-ийн flow-ыг ингээ өөрийнхөө flow-тэй нийлүүлээд тэр дуун дээрээ гаргаад ийснээр би бүр ингээд ямар амар юм бэ гэж харж ирсэн байхгүй. Бүр ингээд одоо Big-ийн нэг юм ингээд шин цагт одоо хүртэл амьд байсан бол яг шин цагт ингээд шинэлэг дуунууд гаргаж ийг чадах байсан гэж би Big-ийг бодож байгаа. Яг хуучин хэв маягинда баригдахгүйгээр. Харин Big-ийн нөгөө нэг хипхопын бас хэв шинжийг нь л ингээд тэр үедээ гаргаад ирсэн. It was all the dream. Тэгэл мөнгө дуулж гарч ирээл те ингээд bad boy би угаасаа Деважинд очихгүй тамд очиж боо хүлэн бүр амар те би цагаан Timberland өмсөхгүй хар Timberland өмсөхгүй 10 commands гэдэг нэг бас нэг амар нэг crack зартай хүмүүс зориулсан те Big яалч юу амар бүр зүгээр мангас тэгээд тийм залуудаа тиймсдүүд дуунууд хийнэ гэдэг чинь те солиотой ирэх байхгүй. За миний хоёр талаар найс орж ирж байгаа. Найсыг бол би нэгт гэж боддог байсан. Ер нь бол нэлээ. За яг Jay-Z нас хоёрын DC-ийг ингэжсэн те өөрөх нь гаргаж ирсэн лээ гэсэн. Нөгөө рэпер хүн гэж ямар байх хэвээр. Найстай. Хоолой нөгөө байна. Лирикийн хувьд бол баг Eminem-ээс нэг дотоод байхгүй. Тий. Нэг тийм скил яг уу яг ингэдэг чи яг найс үйл яг ингээд одоо бүх ингээд элементийг бүгдийг хослуулж чаддаг амар гоё. Яг нэг жоохон менежмент тутаснаар л хоёртой байгаа л та. Нэгт байгаа. Менежмент тутсан. Тэгээд ер нь Ilmatic арай л ихт гаргаад ирсэн юм уу? Яг дебют альбом нь бүх цагийн хамгийн шилдэг альбом болцохоор ингээд гаргацсан тэр альбомнууд нь ялчгүй хажууд нь гологдоод байгаа байхгүй ингээд найсаас илүү юмыг хүмүүс хараагүй гэж ярьдаг. Гэхдээ найсын бол яг нас зүгээр хийгээл шууд хипхоп шинжилэлд авчирсан. Тэгэл тэр нь одоо хүртэл Ilmatic нь одоо хүртэл аимшигтай хэвээрэл байгаа. Тэгээд нэг угаасаа ойлгомжтой байна бит хоёрох. Тий, тэгээд нэг дээр одоо жинхэнэ зарим хүмүүс хэрэлж магадгүй зэрэг хэрэлдээ шүү би хэлээл байгаа комент хэсгээр байж яа нэрээ яаж л бол яаж хэрэлдээ заяа зү. Ялангуяа энүүн дээр нэгт бол угаасаа Jay-Z угаасаа Jiga Майнига чиний угаасаа сонсдог дуртай рэпер чинь дуртай рэпер нь Jay-Z байгаа. Чиний сонсдоггүй үзий ядаг рэпер чинь дуртай рэпер нь Jay-Z байгаа. Одоо юу гэмтэй одоо Eminem хүртэл хүлээн зөвшөөрсөн Kendrick Lamar одоо рэперүүд ер нь шилдэг гэж дөлдөгцөн рэперүүд бүгд л Jay-Z-ийг нэгтэй. Дээрэс нь найс хэдийгээр дизелж байтал ярьжсэн чи тулаанд бүр Ward нь бол Jay-Z ингэ явандаа ялцсан. Тулаанд ялсан ч дайнд ялагдсан байхгүй Jay-Z. Тэгээ Jay-Z одоо бүх талаараа л хожижлоо ш хипхопыг мөнгөтөөч болчлоо хэлэх юм ач хэлжлээ тий. Jay-Z-ийн нэг гоё юм нэг тийм хоосон өглөөд идэх байхгүй дандаа нэг тийм ингээд мэдлэг ингээд тийм амар гоё юм мессеж олгож идэг цагаараа 3.10-нд шилдэг 10-т орох рэпер. Яг 3.10 тий. 90-ад оны бол шилдэг 10-т бол баг ихний 3 байна. Тэгээ 2000-ад оныг бол эзэмсэн. Eminem бол дээр шүү. Тэгэд 10 ондоо бол бас ихний 6 7 гэж явдаг. Тий. Яг үл нэг сүүлд 4.44 тэр бүр амар цанг тий. Ер нь Jay-Z-ийн хамгийн гол юм longevity байхгүй. 30 жилийн турш шилдэг гэдэг үгтэй тохиолч ямар юм бэ? Одоо 90 онд ч хүмүүс Jay-Z-ийг сонсч ийсэн. Одоо ингээд өсөж байгаа хүүхдүүд Jay-Z-ийг сонсч л байгаа байхгүй. Тэгээд Jay-Z хувьсаж чаддаг. Эхлээд
East Coast Boom Bap хийжсэн бол дараа нь Club Music гэдэг болоод сүүл рүүгээ Trap Kanye West-тэй нийлж хийгээд тэгмэд бүр сүүл рүүгээ юм концепт талтай юм хийгээд гэж байгаа. Одоо бас Jay-Z-гээс юу ихийг бол таахгүй байна. Jay-Z бол хизээч эд үе одоо LeBron James юм уу та тийм. Бараг л хизээч нөгөө хив маягаа ингээд нөгөө сугардгүй гэх юм уу тий. Тэгээ сугарч исэн ч дараа жил нь буцаа хүрээд ирдэг. Тэгээд чиний тэр сонсох тустай Kanye West-ийг чинь гаргаад ичлээ хүмүүсээ. Тийм ээ. Big чинь чав байж байгаад одоо Нью-Йоркийг эзэмчлээ гэж. Ялч Big байгаагүй бол Jay-Z ч гарч. Jay-Z бүр хамгийн гоё нь ингээд бүр өөрөө төгсөрчөд бүрэн боловсрч гарч ирсэн 27 оттой гарч ирсэн гэдэг чинь. Тийм амар өөрийгөө бэлж байгаад гарч ирсэн. Тийм. Үсээ Big-ийг нас оронгууд угс боломжинд гараад ирсэн л. Үсээ Big-ийг нас орсны дараа Nas Jay-Z хоёр Нью-Йоркийн хаан хэм болох вэ? Ер нь л хип-хопын хаан гэж хэлсэн шүү дээ. Тэрэндээ тодорхойлчих байгаа юм ингээд Nas Jay-Z хоёрын нэг үү хоёроо гэдэг нь те. Яг хоо Big-ийг ингээд өвгдээц нь болчихж байгаа юм байна. Нью-Йоркийн хаан байж байгаад ингээд хоёр хаанхүүдээ цаа ингээд хаалцгаа. Тэгээ нэг бодлын Big-ийг тэгэхээр амар ч юм шиг. Харин тэгээд мэдээж хуучжууллага хүүхдүүд нь ялж байдаг шиг те. Jay-Z ингээд гүцэд гараад ичлээ. Одоо бол угаасаа Jay-Z гэхдээ амар хийсэн юмтай амар Jay-Z-ийн ихнэрийн л бодолтой Beyoncé. Jay-Z бүр хүмүүс амар дутуу үнэлдэг Jay-Z. Одоо лирик муутай айлгийн storytelling ямбалдаг момбалдаг гэх бүх цаанаа учиртай стандарт гоё байдаг байхгүй. Одоо лирикл тал дээр Eminem эднүсийн хэмжээнд хүрэхгүй чсэн ингээд сайн байхгүй. Ингээд Eminem-тэй харьцуулах дунгуудад тэгж харагдаад байгаа болохоор. Тэгээд чиний дуртай NBA-ийн тоглогчид хүртэл Jay-Z-г шүтдэг, Jay-Z-ийн агентлаг байхыг хүсдэг. Тэгээ Rock Nation тийм KD Kyrie хоёр ч юм бол ер нь бол Jay-Z-ийн хүмүүс болсон юм байлээ шүү дээ. Тэгвэл хараад байсан Rock Nation хамааралтай юм байлээ Kyrie бол. Тэгээ ингээ Illuminati гэж хэлдэг яа тэгдэг ч гэсэн. KD бас агенсид юм бэл. Угс Jay-Z номер 1. Тэгээ ер нь хамгийн одоо инфлюенстэй бол хараа ирстэй хүмүүсийн бас нэг. Яг нь Eminem л нэг алуулсан, Nas л нэг алуулсан. Яг нэг тиймэрхүү матч апууд зөндөө шүү дээ. Матч апууд дундаас тэгээд guard нь илүү өрсөлдсөн юм бол Jay-Z юм аа. Одоо ингээ бүх рэприйг карьерийн тийчгт нь хараад их сайхан бол Jay-Z тэр тэнгэлт байгаа байхгүй. Тийм дийлтгүүлтэй. Хідэн классик цом, хідэн классик дуу те. Хідэн фьючер хідэн үнийг бас давхар одоолох ч юу. Тийм. Beyoncé юм хамгийн шилдэг эмэгтэй дуучин болохоор Jay-Z нөлөөсөн шүү. Тэгээд бит хоёрын санал бодолтой маргалдах хүмүүс байгаа бах. Тэгээд дэмжиж байгаа хүмүүс ч байгаа. Яг өөрсдөө сонсдог рэпрүүдээс гадна нэг тэр нөлөөнүүдийг нь бодоод ижлээ. Тэснээс биш бол одоо Scarface гэдэг дээр үеийн лаг рэпер орж ирнэ. Guru гэдэг байгаа. Rakim бол бас дээгүүр байх хэрэгтэй байсан. Тэгээ зарим хүмүүс Cannibals гэж тэнэгч магадгүй. Cannibals тэгээд хувь хүний бодол өөртөө зөв юм да. Тийм зарим нь Dr. Dre Eazy хоёр хаан байна гэдээ ороод ирэх бах. Тэгээд тэр бол хариу утсан байгаа. Тэгээд Dr. Dre биш шүү дээ чи Snoop Dogg-ийн нэрэн дээр л юм Dr. Dre явж ийн гэсэн. Тэгээд Snoop Dogg аян хийгээд биш Snoop Dogg дүүгийн чи Dr. Dre ер нь аян хийгээд байсан л гэдээ ойлгож байгаа. Тэгээд нэг юм хэлэхэд энэ ингээ бит хоёрын л үзэл бодол шүү тийм. Ингээд одоо биднес таанаас ингээ бодлоо шахаж дарамтлаад байгаа юм биш. Бид хоёр нэг 90-ад оны яг хөгжимд нь яг цуг өсөөгүй болохоор яг ихэнхдээ 2000-аас хойшхийг бол оруулах. Ер нь бол залуу хүмүүс байгаа болохоор ингээд залуучуудаа нэлээд сонгосон байгаа шүү. Тэгээд яг энийг сайн бодоорой. Энэ бол бит хоёрын л бодол шүү. Гэтэ бит хоёрын бодол зөв. Ялангуяа миний бодол бүр зөв. Үгүй трек Jake-оос илүү. За ёо. Ингээд бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe бүгдийг хийгээрэй. Тэгээд иймэрхүү байдлаар маш өөр бас дахиад иймэрхүү бичлэг хийнэ. Юм рэптэй холбоотой амар гоё гоё бичлэг хүлээж байгаа. Хоёр батл freestyle юм. За боо. За яа. I sip the Don P, watching Gandhi.